We've been living in sin so long, all the fields are gone. Fella stopped me on the street last night, said everything's alright. Roller coaster, make it through the day upright. It seems a meal ticket is gone, but life goes on. I could never imagine something better. Yeah, right. Now you're cooking on high heat in the middle of the street. Roller coaster, take me to a better time. Let's go. All sing your high line with the roller coaster of life. Choose your timeline on the roller coaster of life. Oh, you seem to easily forget how to place your bet. When everyday life gets you down, you gotta steal the crown. Ийм зэвэр зугаалахаар үлж ин та. Зөө. Аллаху акбар. Оо, тэр нармар болоо. Хэдэн жил тээвэрлж гинөө? Би одоо 12 оноос хойш. 12 жил. Олон зав яагаад? Олон завшилсан. За, сайн байцгаана уу найзаа. Биднийг бас нэгэн аял нэгтгээд ингээд замдаа гараа явж байна. За бидний энэ Монгол улсын маань хоймор Бүрэн хаан уул харагдаж байна. Бид нэр энэгээр өмнө хөвсгөл нуурыг тойроо явж явахдаа урд нуур нь явж байлаа. Дээр нь авирт хэдэд давирж исэн бол одоо энэ удааг аял энэс цааш үргэлжлэх болно. За бид өчигдөр Улаанбаатар хотоос гараад хатгад ирж чанчаа. Тэгэхээр хатгалын зүүн талаар ханх сум руугаа явдаг замаар за бид тэр хувьд бол Батчаагын тэр хувьд бол анх удаага явсан. Ер нь бол баг өдөржингөө явчлаа тий гурлаа. Бараг тэглээ. Нэг машинтай явж байгаа. Ер нь бол бидэд бас зугнаас хойш энэ аялыг төлөвлөөд бэлдээд ажил төрлөختөө байсан ч гэсэн зохицуулаад яаж ийгээд бидэд аялдаа гараад ирсэн. Одоо өнөөдөр хилээ гарч уулын амжсан болол маргааш бас аялын гол хэсэг нь тэндээ явж эхэлчихсэн. Амжсангүй гэхдээ өглөө гараад явчихна. Яг одоо бол Монгол улсын хамгийн хойд цэгт орших Өсгөл аймгийн ханх сум, Монгол улсын хамгийн цэвэг нуур Өсгөл далайн яг хойд иргэдээр гоё байж байна. Бас энэ цагаа гоё байна. Тэгээд аялал одоо дөнгөж эндээс бидэд яг авгүйсээр бараг эхэлж байгаа. Тэгээд энэс цаашаа бол одоо хамгийн гол аялын бичлэг зураг тэгээ үзэж харах зүйлүүд нэрлэлээр байгаа. Ямар ч гэсэн нэг түүхийн нэгэн хэсэг байсан Монголын бас нэгэн газар байсан. Газараар очиж үзнэ бүгдээрээ. Тэгээд нэг монголчуудын маань бас ясмасны цусны тасархаа бүрээд тэ ваа ард түмнүүдтэйгээ уулзсан хамаатан садантайгаа уучрна гэдэг. Тэ иргэдээ бол яг аял гэдэг чинь ерөөсөө гарахаас л эхэлтий байж аялалтаа гарцсан байна. Сайхан байна. Одоо тэгээд явж идэл ямар адал учирч нөгөө нэг хичтэй юуг туулж яаж очихыг хэн битээр таашгүй гэдэг шил тэгэл. Тэгээ балгачтай таашгүй. Одоо нэрийг л хийж авах тий нөгөө хэн битээр авахгүй юу? Тэгээ тийм болохоор сайхан явж байгаа. Тэгээд бас нэг төгсгөлт нэг худлаа яриа сууж ахлах хэлбэтэй тийм ээ. Тэр. За. Ингээд аялал амжилттай гартуулдаг. За. Бактерийг үргийг. За өглөө босоод дүүн босоогүй та бид идэл босчихсан. Далайн хэрэг дээр очиж сонирхъя.
Ингэж бас орж ирдэг юм гэсэн. Далайн нэрэг. Ханх сум. Тийшээ. Нүүрс өгдөг. Барбарис кемп дээр өглөөний цагаа бож байна. Доброе утро. Ами. За нэг саялагч нар ирдэг. За өвсгөл Барбарис өвсгөл туурах. Өөрийнх нь Хоризоны туг байна, Жимни клубын туг байна. Энэ нөгөө сараагийн юм шиг байна те. Өвсгөл далайн тойроо аялаг гинэ. Энэ Жанд ингээд сайхан сэтгэлдлүүдээ бичсэн байна. Энэ шосон дээ штэ. Мөр тойроод ирлээ гинэ. 24-ны 6 сарын 22-нд. За ингээ welcome to Russia. Мондо тосгоо. Ирж байна. Энд ч одоо барах маах уу гэдэг. Яах вэ гэрээ? Энэ нүхэн юу хаанаа аваа? Одоо энэ уулын оройд байх вэ? Энэ уулын оройд. Энэ машин шүү дээ. Зогсол бид юм байна. Энд л зогсон шүү дээ. Энэгээр ордог юм байна. Эдгээр дэш нүхэн лөө алхчихжээ. Алхсан байна тий. Тэр хүмүүс шүү дээ. Ёо, машин эргүүлж харуулаад тавьчихвал ууг нь. Нар туссан дүрлээ да. За бид хэд ингэж юу илээ нүхэн гарцсан энд тий? Нүхэн даваа. Нүхэн давааны энд ирчээд дээшээ өксгөл бэлдээд байжээ. За 2 дугаар дүү. Биш 2 дугаар дүү, 3 дугаар дүү. Ингээд 4 дугаар дүү. 1 дугаар ах миний бие. Тэш. Бид явчихжээ. Эндээс дэш мөнгө сардаг 8.5 км гинэ тий. Энэ үед ингээд авирах ч хүмүүс энэ голоор ингээд өксөж алхасаар байгаа. Сайраараа өсчтэй юм тий. Сараар өксөж тэгээд мөнгө сэргийлсэн юм очил. За ингэ ирэхгүй гол. Голын ихэн юм битээ. Цагаан ихгүй гол. Цагаан ирэхгүй гол. За манай аяллаа баг хилээ гарцсан байна. За яг одоо бид нар хар ирэхгүй, цагаан ирэхгүй голуудыг бэлчиг зогсож байна. За миний хар цагаан ирэхгүй гол харагдаж байна. За энэ голыг өксөд мөнгө сэрдгээд авирнаа. Бидний өмнө одоо мөнгө сэрдэг бол маань харагдав. За ингээд бид нар яг одоо эндээс нүхэн даваараа байна. Нүхэн даваа гэдгийн учрыг жоохон дээш явдаг. Тав тайлбарч өгье. За. За бид энэ удаа саяны улсын өсөлтөнд байгалыг чиглэн аялах болно. Гэхдээ энэ бол гол аяллаа гол зорилго биш. Бид нар түүхийн сэжиг тамга түүний жимээр аяллаа үргэлжлүүлнэ. Түүний нэг нь одоо энэ тавьж байгаа бидний явж байгаа энэ жимээ. Тухайлбал эргүүнээ хүн гоо марлах бүч чоны домгийг бол монголчууд бид нар мэднэ. За энэ бол домог гэхээс илүү түүхэнд болж өнгөрсөн бодж явж гэдгийг бол түүхийн баримтууд хэлдэг юм аа. За энэ хүн маш зөв юм ярьлаа.
Өв Азийн сэжинд хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас эхлэн нүүдэлчин овог аймагуд төрүүлсээ байгуулан улс гүрнээ хүчрэхээр удирдах байлаа. Гэвч дотоодын зөрчил тэмцэл гарч улмаар өөрийн доторх хөрсөлдөгч аймагт эрх мэдлээ алдах замаар мандаж бууран явсаар нэрвэн улсын үед иржээ. Энэ үе хүртэл өндөр төрөлт хаадын угсаа нүүдэлтийн дунд хүндтэй байр суурьтай хэвээрээ байлаа. Нэгэн удаа өөрийн харьяат Ашина овог бослог гаргасан боловч дарагдаж баруун тийш зүлэгджээ. Тэд тухайн орчмын овог аймагуудыг нэгтгэн төрөг хэмээх нэрээр хүчрхэгчин эцэстээ нэрвэн улсын эрх мэдлийг түрэмгийлэн гартаа авлаа. Энэ үйл явдлаар Эрдэнэ язгуурын овог аймагуд бутарч зарим нь алс баруун зүгийг зорин өрнөдөд очсон бол зөнгөлчдийн голлох хэсэг болох өндөр тэрэгтний олон овог аймагуд алс хойд зүгийн гүн ой тайга их улсын зүг ухарчээ. Тэд олон үеийн турш түргүүдийг эсэргүүцсэн тэдний хүчийг сулруулах олон талт үйл ажиллагаа явуулсаар байлаа. Эцэст нь түргүүд хүчин суларч мөнхгийн ирмэг дээр Ухаант хаан бэлэг түүний дүү Зориг Жанжин Күлтигийн мэрэгэн сайд Тонокок нар түргийг эргэн сэргээ мандуулж энэ үедээ тэрхүү хойд долоон чандад байрлах өөрсдийн эрх мэдлийн гол өрсөлдөгч өндөр тэрэгтний овог аймагуд руу аян дайн хийж тэдний эсэргүүцлийг бүрэн даран сониов. Яг энэ үеэс Эргүүнээ хонгийн домог хэмээх түүх эхэлсэн байж болох сэжим тамаг төрдөг юм. Энэ тулаанаар Эрдэнэ хаадын угсаа өндөр төрөлт язгуурын овог аймагуд бүрэн ялагдаж голомтоо самрууллаа. Ингээд хоёроос илүүгүй тооны иргэд зүхтаан оцсон гэдэг түүхийн мэдээ байдаг боловч энэ сүүлийн үеийн түүхийн баримтуудаас харахад хоёр эрх мэдэл бүхий зөнхлөгч нар дайнаас амьд гарсан иргэдийг дагуулan гарсан байна гэж дүгнэгддэг үлээ. Энэ хоёр хүн бол домогт Кян Нукус нар байлаа. Тэд энэ дайн тулааны улмаас бүр цааш нь зүхтаан удах шаардлагатай болж нэг хэсэгтээ ой тайгаар Ангөрөхийн ам зууж байв. Нэгэн өдөр тэдний нэг анчинэр шархтуулан алдсан гөрөөсний мөр хөөж өндөр улсын хэсгээр гарвал тэртээ алсад тэг сайхан тал үзэгдэж эргэн тойрон давчим өндөр улсаар хүрээлүүлэн байх юм гинэ. Энд амьдрахад таатай бөгөөд нэхэгч дайснуудаасаа тал бүрээсээ хамгаалуулахад аятай сайхан санагдаж улмаар өөрийн иргэдэд дагуулan тэнд хүрчээ. Талын дундуур өргөн сайхан мөрөн урсаж, эргээр нь үргэхийг мэдэхгүй номхон сарлагын сүрэг чичиж байв. Ингээд тэндээ буг сарлаг гаршуулан амар жимэр аж төрөх болжээ. Эдэн дээр тэр нутгийн уугуул хүмүүс ирж нэгдэхин зэрэгцээ түргээс дайжиж зүхтсэн иргэд овгууд нэмэгдэн ирсээр олон зуун жил өнгөрөхөд талын нүүдэлчдээс давмгай хүчтэй болж өөрсдийн амьдран буй хөндийдөө багталцахгүй болсон байна. Эднийг угсаа язгуур өндөртөө бүрчон хэмээх хүн толгойлж байх цаг үед олон овгийн ахлагч нарын хуралдаа болж энэ шорон мэт газраасаа гарч өвгдийн газар руугаа буцан нүгээд ус гүрнээ эргүүлэн авах тухай хэлжээ. Ингээд бүх нийтийг хамарсан эхнүүд дөрнөж анх энэ газарт орж ирсэн зам нь баларн мартагдсан төдийгүй мал ахуй ачаа хөсөг явж өнгөрөхөд асар бэрх газраар зам засан явах шаардлагатай болвоо. Тэдний нүүдэл нэгэн уулын даваан дээр хадан их санд богдвоо. Хэрхэг тухай хоорондоо хэлэлцэхэд нэгэн төмөрчин дархан ирж их гал гаргаж хадыг утрагвал дам гарч болно хэмээхэд түүний завраар 70 шар өхрийг төхөөрч арьсаар нь асар том хөөрөг бэлдэв. Ойгоос төлс өглөөлөн мөнөөх хадны ороод их гал гарган түүнийгээ хөөрөгдөн үлээлгэж хадан их саг улаасгаж эхлэв. Будтал оролцсны эцэст үнэхээр уулын хад бутран нурсан байна. Явж болоход нүхэн гарц бий болоход түүгээр дамжин тэдгээр эртний сурвалжит язгуурын Монгол овог аймагуд тал нутагт иргэн гарч ирвэ. Монголын Алтан уургийн язгуурын өвгдөөс Эргүүнээ хүн хэмээх газраас нүхэн даваагаар дамжин тал нутагт иргэн гарч ирсэн энэ үйл явдал бол талын нүүдэлчин олон овог аймагуд Монгол гэдэг нэрийн доор нэгдэн нийлж их гүрэн улсыг байгуулан хүчрэгчин мандан бадрах замын эхлэл байсан юм аа. За, энэхүү Эргүүнээ хүм Жухам хаан байдаг талаар эрдэмтдийн таамаглал олон байдгийн томоохон байр суурь эзэлдэг нь бидний одоо зорин очиж байгаа Ахын Бурайдын нутаг юм аа. За, Ахын Бурайд бол домогт өгүүлсэн чиг эргэн тойрон өндөр уулс ой тайгаар хүрээлэгдсэн байдаг. Түүн лөө явж очдог
ганцхан зам байдаг нь бидний одоо энэ явж байгаа энэ жим юм аа. За энэ бол Ахан Борид руу явдаг төв зам гинэ. 93 оноос хойш зөвхөн энэгээр явж байгаа юм. 93 он хүртэл. 93 он хүртэл юм уу? За. 93 он хүртэл энэгээр яваад тэгээ явж хагаад яасан бах нь вэ? Замын шинжлэгдсэн байх нь вэ шүү дээ. За, Монди тосгоноос Орлог тосгон хүртэлх энэхүү замыг хар эрхүү голын хавцлыг дагуулan 1985 оноос эхлэн барьж эхлүүлээд байгалийн маш хүнд нөхцөлд барьсаар 8 жил хийсний эцэст 1993 онд нэгдсэн байгаа юм. За, энэ замыг орчин үеийн техник технологи ашиглан барих хүртэл ямар нэг морь хөсөг тэрч буй хэл явган ч явах боломжгүй тийм хавцал байсан байна. Энэ нь бол энэ бичлэгүүдээс тодорхой харагдаж байна. За, энэ зам тавигдаагүй байхад Орлог тосгоноор зөвхөн ачааны морь дээр морин хөсгөөр зарчдаг, юмаа зөөдөг, тэвэрлдэг, нүүдэг байсан байна. За, Мондигаас хамгийн хурдандаа морь хөсгөр одоо явхад нэг 4 хоног орчим явж Орлог хүрдэг байжээ. Тэгэхдээ зөвхөн энэ нүхэн даваагаар давж уулын хэрэг дамжин, улмаар өтгөн ой тайг уулын голуудыг дайрын явсаар хүрдэг байсан байна. Өөрөөр хэлбэл Ахын аймаг бол хуурай газраар нэвтэрч хүрч болдог ганцхан замтай байсан өгүүлэн бойно эргүүний хүнгийн домогтой уйлдуулан батхад онцгой анхаарал татдаг юм аа. Нүхэн даваа руу өгсөж байгаа манайх. Ямарч нэг далдаад өгч байгаа те гэж бодож байна. Талдаа орсон байгаа хаа. Аваа өндөрт гарч ирж байна. За талдаа ирсэн болов? Ирсэн байна. Гүнэ гөнгөрөө явдаг ганц зам. Нүхэн даваа гэдэг баз. Нүхэн давааны өгсдөг хэсгийг талд орж ин да. Талд боловч одоо хамгийн хэцүү хэсэг рүү авирна. Огцон. Энэ одоо ингэж нүдээр харахад бол бүр юу юм бэ? Энд чи юу лээ? 20-ны нурууны 20 сарын ноён оргил. Их саяны нурууны ноён оргил. Их саяны нурууны ноён оргил. Мөнх сардаг. Эдгээр болохоор мөнх сардаг гэдэг нь те. Манайхан ч болохоор юу гэдэг вэ? Бүрэн хаан гэдэг байгаа те. За энэ бол эндээс араасаа бол ингэж харагддаг юм байна. Йоо зүгээр л цавчим хад байна дөө. 3491 м гэж ах шиг байсан те. Хаурж гинөө. Шиг орхоо холдохгүй. Юу хоорчод буцлаа. Асуудалгүй. За. Мэднэцтэй нөгөө. Эргүүнээ хүний нүхэн дагаа. Яа за. Цэндээ явчихантай. Юу юм бах зүг хүү хаагаал явчих. Тийм болохгүй нисчихгүй. Тий. Энэ нэсгээр сонирхолгүй байт юм аа. Стик тийм аа тий. Yes, майор. Сайн явж гинөө. Бид сайн явж байна. Алхаж гарч ирсэндээ итгэхгүй ш. Ямар байна? Гоё. Тасархаа. За ингээд эргүүнээ хүний нүхэн давааны нүхэн дээр нь бид хэд ирж байна. Жина. Хөөе. Янцтай.
Сүүлийн ичгээс лоо чангаж шүү. Чангаж байна. Нурангатаа байна. Хоо. Хэрэгж ийн. Камер өрцсөн болохоор гараа тулах боломж алга. За нэг. Манайгийнхан авирчил байна. За нөгөө нөхөн гарцгээд нөхөн даваа гэдэг энэ юм байна. Яг Монголд зөндөл байдаг. Төрөл бүрийн сэнж татвартай төстэй. Ийм юм байна. Тийш өсөрөө гараад ирсэн чинь хайштай. Нөгөө энэ нэг өвгөл аяг их өргөдөг зоос мөнгө. За ингээ баахан орсоор чулуун дээр юм бичжээ. Тэгээ ингээ явж исэн чинь нэг сони юм байна. Энэ ийм сони юм байна. Нөгөө дулдуутын танзаар авжаагийн мэлмэ гэдэг зүйлийг энд зулсан байна. Тийм байна. За Монгол хүн байна да нэг аваад чулуу өргөнө. 3 чулуу аваад өрчнөө. Гой өксүүлж гинөө надад чинь. Гой өксүүлж байна. Нөхөн дээр нь очиж цаад чи дураг авч ирнэ. За. Бон. Унаб. Ост. Сим чисто болго. Ха. За. Пүү. Доошо нураад ер нь унчиж мэдэх эрсдэлтэй л юм байна. Ап. За. Харин гулгахаар байна. Гулгахаарч байна. Ийшээ ингэх юм бол энэ чулуу шууд нурахаар байна. Харагдсан шүү дээ. Манайр бүр инээж байгаа өстэй. За, орж гараад ирлээ. Хамжтай. Давандар амжилттай гараад ирлээ. Сайн гараад ирлээ. Таасла. Янз байна. Харагчд. Тэгэл давд юм байна энэ биш. Жилэр доошоо харах шүү дээ. Заагцд. Гараад ирлээ. Ингээс уулаас нуруунууд. За бид нар нөгөө эргүүнээ хөнгийн домогт өгүүлэгдэг нөхөн даваан дээр ирчээд байж байна. За миний ард харагдаж байгаа энэ газрыг бол нөхөн даваа гэд нэрлэдэг. За ахын бүрээдийн энэ газар эргүүнээ хүн мөн гэж үзвэл ганц оож гардаг зам нь бол яах аргагүй. Энэ бол сая бидний өгс гарч ирсэн зам бол мөнөөсөө мөн. Энэ давааны яг энэ дээр нь нөхөн даваа нүх гэдэг нэг юм газар байна. За домогт эргүүнээ хүн бол эргэн тойрон өндөр уулсаас хүрээлэгдсэнээс гадна одоо буцаж гарах орж гарахад маш бэрхтээ. Тэгээд нүүж гарахын тулд одоо давааг сэтэлж нүхэлж гарсан гэдэг. Тухайлбал 70 шарын арьсаар хөөрөг хийж одоо төмөртөө уулыг хайлуулж гарсан гэдэг. Гэхдээ гэвч одоо яг энэ нөхөн давааны чулуу харахад бол яг одоо энэ харагдж байгаа энэ шохон чулуу байна. Тэгээд шохон чулуу энд одоо олон жилийн өнгөрсөлд автаж яг энэ хэсэг нурснаар энэ нүх үссэн байж л харагдаж байна. Одоо яг тодорхой харагдаж байна. За эргүүнээ хүн бол яг үнэхээр тийм эргэн тойрон өндөр усаар өрсөн нэвтрэхэд тийм үнэхээр бэрх газар байв уу гэдэг асуулт байгаа. Энэ тухай маш тодорхой өгүүлсэн судрын чуулган бичигдэх цагт орвол эргүүнээ хүнийг нүдээр үдсэн хүмүүс бол байсан гэж байгаа. Тэр хүмүүс бол за эргүүнээ хүн бол очиход хөвч очиход бол бэрхэн бэрхээ. Гэхдээ бас тэмч бэрх биш газраа гэж ярьсан байдаг. За ингээд
тэр нөхөн даваа яагаад ингэж нэрлсэн бэ гэдэг одоо энд ирээд дүгнээд үзэхэд бол яг энэ одоо энэ ахын бүрээд рүү ордог газрыг эргүүнээ хүн гэж үнэхээр бодох юм бол одоо мөн гэж үзэх юм бол за энэ эргүүнээ хүн рүү орж гардаг ганцхан даваан дээр энэ нүхтэй хад байдаг. Тийм учраас энэ нүхтэй хадных нэрээр нөхөн даваа гэж нэрлж байгаад сүүлдээ нөгөө эргүүнээ хүн чинь домог болж яригдах үедээ жоохон хүч оруулах маягаар одоо өмнөх тэр 1000 70 шарын арьсаар хөөрөг хийж уулыг нөхүүлж одоо гарсан гэдэг тийм юм бас жоохон хүчтгэж ардын аман зохиолын хүчтгэл болгож одоо ярьж үлдээсэн байдаг болов гэж таамаглаж байна да. Энэ бол зөвхөн миний таамаглал ба энэ ахын бүрээд ч гэсэн бас одоо эргүүнээ хүн мөн гэдэг дээр олон эрдэмт маргалдгийн бас нэг таамаглал гэдгийг бол та бүхэн анхаарч үзэх хэрэгтэй. Яг бол туйлын үнэн гэж бол ийшээ бол яваагүй. Гэтэ бол одоо манай бүрээд зам бол тэр чигээр энийг бол эргүүнээ хүн мөн гэж үздэг. Бас түүхийн зарим сэжүүрүүд бас ийшээ бас чиглүүлдгийг тэмдэглэн хэлье. За манай аяллаа энэ удаагийн эхний хэсэг зорилтод эхний үзэх ёстой очих ёстой газрын нэг манай түүх дурсгалын одоо манай өвг эцгийн өвг дээдсийн тийм ээ энэ эргүүнээ гон гэдэг нөхөн даваа гэдэг давааг бид зорж ирлээ. За ер нь бол тэгээд тухайн үед энэ олон жилийн өмнө энэгээр давж исэн гэж бодоход бас нэлээд чанга байна тийм. Тэгээд тухайн үеийн морин өсгөл гарсан байлгүй даа бодвол тийм ээ. Морь тийм ээ хурц идэм тийм өсгөл гарсан баг. Тэгэхээр нэлээд чангал энэгээр бас тухайн үед л одоо мэдээж тэр чинь бас дайжж байгаа, зүхтааж байгаа, энэ иш орогнож байгаа газар болохоор хүндэл явсан болов уу гэж зүгээр бодож байна. Аялал бол сайхан явж байна. Яг таамаглалаар бол одоо юу гэдгийг тухайн үед те одоо газар орчныхаа байршил юу одоо нэг хаана явж байгаа тодорхойлох үүднээс ч гэдэг юм уу эсвэл тэрүүн хавцаа гэдэг ч юм уу тэр утгаараа энэ нүхтэй юм сэнж татыг тэрүүгээр те тэрний тэрүүгээр даван шүү нүхэн даваа байдаг шүү гэж тэгэл домог юугаар явсаар агаал амд амж явсаар агаал энүүгээр давсан болсон ч юм лээ нэ гэж битгүү тийм ээ. Гэтэ яхав ирж үзлээ сайхан байна. Бас л ирж үзэх ёстой энүүгээр явсан хүн болгоныг алхаад үзчихэд байгаль нь ч их сайхан юм. Сүрлэг юм тий. Тэгэхээр сүрлэг юм. Энэ урагшаа ингээ харахад одоо бид нар тэр ар хэсгээс нь харж байна. Ямар амар цавчим өндөр юм. Үнэхээр сүрдэм юм тий. Мондөг гоё байгаль байна. Тэрнгээр нь очиж үзхэлсэн гэж бодол төрж байна. Дэшээ харих ч бас хавьяа шаардах баха. Ахаа. За аялал үргэлжлэж байна.
өрсөлдсөн. Дээр бол яг энэгээр Монгол улсын хэлийн зурвас байсан. Тэрийг тэмдэглэж өрөөдөд нөгөө талаар бас нөхөн даваа тэмдэглэж шуургыг байгуулсан ингээд тэмдэглэсэн байлээ. За. Тэгэхээр хэдэн он хүртэл Монгол улсын хэл энэгээр байсан байж таах вэ? 1957 онд ч хэлийн хэлцээр хийсэн. Аа. Тэгэхэд л Молотовын гэрээ. За. Яа ингээд Оршгийн зүг Мондагаас гараад ичгэнж байна да. Яа гэж байна? Жохон үлээгээд хүн амт үлээгээд орчихлоо. Сайхан замтай юм нөгөө Оросоо замаар маш сайн орчт юм байна. Дангуумаа. Бас битүү модон дондор яваа. А буцахтаа